Дараагийн мэдээг танилцуулъя. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Египт улсад айлчилж байна. За энэ удаагийн айлчлал маш олон зорилгыг өвөрлөж айлчлалыг хийж байгаа гэж үзэж байна. За Эммануэль Макроны хувьд Египтийн ерөнхийлөгч Абдел Фатах аль-Сиситэй яриа хэлцээ өрнүүлсэн. За энэ үеэр бол Газын зурвсад гал зогсоохыг уриалсан. За мөн Хамас бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллах ийм уриалгыг олон нийтэд хүргүүлсэн байна. За 3 дугаар сарын дундуур гал зогсоох цэлэлцээр нурсны дараа Газын зурвас руу Израиль улс дахин дайралт хийсэн. За үүний улмаас бол энгийн номгон хүмүүсийн хувьд бол энэ дайралтууд нь ихээхэн ухралт басан зүйл боллоо гэдгийг Макрон тодорхойлж нэрлсэн байна. За Египт улсын хувьд бол Америкийн нэгдсэн улс Катарын хамт Израиль болон Хамас зэвсэгт бүлэглэлийн хооронд 1-р сарын 19-ны өдөр хүчин төгөлдөр болсон гал зогсоох хэлэлцээрийн гол оролцогч тал нь байсан. За энэ утгаараа бол Египтэд тухайн асуудал ихээхэн хамааралтай байгаа. За хоёр улсын удирдагч Сирийн нөхцөл байдлын талаар мөн ярилцсан байна. За Сирд одоо болж байгаа энэхүү улс төрийн одоо шилжилт бол Сирийн эв нэгдлийг хангах ёстой гэдгийг онцолсон. За мөн Газын зурвсад дайн үргэлжилт байгаатай холбоотойгоор Израилийн хөлөг онгоц руу чиглэсэн дайралт хийсэн. За үүний дараа бол Египтийн эзэмшдэг Сүвэцийн сувгтын асуудал бол нэлээд хүндэрсэн. Тийм учраас талууд Сүвэцийн сувгтад хөлөг онгоцууд одоо хэвийн тээвэрлэлтийн болон одоо бусад үйл ажиллагаагаа явуулах урсгалыг сэргээх энэ бол чухал ач холбогдолтой байгааг онцлон тэмдэглэсэн байна. За мөн Макрон даваа гарагт гал зогсоохыг уриалахаар Египтийн ерөнхийлөгч аль-Сиси за өрөндийн орнуудын ойрхон дороонд дох ойрын холбоотон болох Йорданы хаан 20 дугаар Абдалла нартай бол уулзсан байна. За тэд 3 талд уулзалт зохион байгуулж бүс нутагт болж байгаа аюулгүй байдлын нөхцөл байдалтай холбоотой яриа хэлцээ өрнүүлсэн байна. Энэ удаагийн уулзалт бол чухал одоо эзэгтэй нөхцөл байдалд болж байгаа юм байна. За тухайлах юм бол хэдийгээр гал зогсоох хоригдлууд солилцох гэрээг бол байгуулсан ч гэсэн 3 дугаар сарын 18-наас хойш Израиль бас агаарын давталгаагаа үргэлжлүүлж байгаа. За үүний улмаас 1100 гаруй хүн амь өргөдөж 3200 хүн шархсан ийм байдалтай үед бол дэд хэмжээний уулзалт болж байна. Израиль улс 2023 оны 10 дугаар сараас хойш Газын зурвсад давталгаа хийж байгаа. За үүний улмаас бол бараг 50,700 палестины хүн амь насаа алдсан. За мэдээж хэрэг ихэнх нь хүүхдүүд нэмэгдүүчүүд байгаа нь бол олон улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоосон асуудал болж байна. За үүнтэй холбоотой Израилийг бол олон нийт олон улсын хамтын нийгэмлэг бол ихэнх шүүмжилж байгаа. За мөн энэ удаагийн Макроны айлчлалын үеэр Францын хөгжлийн агентлаг Египтийн хооронд бол 9 хилэлцээрт гарын үсэг зурсан байна. За энэхүү хилэлцээр нь нийтдээ 262 сая еврогийн зээл тусламжийг Египт улсад үзүүлэх тухай ийм хилэлцээрүүд хийгдэж байгаа юм байна. За Францын хөгжлийн агентлагаар дамжуулан Египт Францын хооронд байгуулах гэрээ хилэлцээрүүдийн хүрээнд хэрэгжүүлэх бас төслүүд байгаа юм байна. За энэ төслүүд нь тээвэр, ус, эрчим хүч гэсэн 3 үндсэн салбарт бол хэрэгжиж байна. За айлчлалын үеэр Египтийн ерөнхийлөгч бас Францын ерөнхийлөгчд хүсэл тавьсан байна. За тэрээр бол Египт улс 4 тэрбум еврогийн үн бүхий Европын холбооны дэмжлэгийн багцын 2 дахь хэсгийг аль болох хурдан хүлээн авахыг хүсэж байгааг мэдэгдэж тэр мэдэгдлийг бол уламжилж өгөхийг хүссэн байна. За мөн энэ одоо мигмар гарагт бол Макрон Газын зурвсаас баруун тийш 50 км-ийн зайд орших Египтийн Эл-Ариш бомбтод бол зочлон. За энэ үеэрээ хүмүүнлэгийн болон аюулгүй байдлын ажилтнуудтай уулзаж гал зогсоохын төлөө байнгын дайчилгаа явуулахын одоо дэмжиж байгаагаа харуулах зорилгоор тухайн одоо бомбтод очих юм байна. За Эл-Ариш бомбтын хувьд бол Газын зурвсад чиглэсэн олон улсын тусламжийг дамжин өнгөрүүлдэг гол одоо гарц өнгөрөх цэг нь болдог юм байна. Тэгэхээр энэ бомбтод бол очиж тоцлно. Франц улсын хувьд бол ойрхон дорнодын бус нутагт ихээхэн ашиг сонирхолтой. За Европын холбооны улсууд ундаасаа энэ ойрхон дорнодтой холбоотой альва хэлцээр хийхэд бол Франц улс оройлон оролцож ирсэн. За энэ нь бол Франц одоо болон Египт Арабын ертөнцтэй одоо Франц улс ихээхэн өргөн хэмжээнд харилцдагтай холбоотой. За учир нь бол Египт тухайлах юм бол Францын цэрэг техникийг хамгийн их одоо худалдан авдаг орнуудын нэг юм байна. Тухайлах юм бол Египт 2015 онд бол 24 Францын Рафаэль хөлөг онгоцыг бол худалдаж авч байсан анхны орон болж байсан. За мөн Францын олон компани Египтэд үйл ажиллагаагаа явуулдаг. Тэнд хэдэн 10 Франц хүмүүс одоо ажилд 10,000 хүмүүс бол ажилдаг учраас энэ бос нутагт ихээхэн бас ашиг сонирхолтой байдаг. За дээр нь бол мэдээж энэ одоо ойр дотны харилцаа бол түүхэн шалтгаантай. За энэ одоо харилцаа бол Францын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Шарл де Голлийн одоо ойрхон дорнодын бодлогоос улбаатай. За Шарл де Голлийн хувьд бол 1958-аас 69 онд бол Францын төрийн тэргүүнээр ажиллаж байсан. За энэ үеэрээ бол
ойрох дорндод чиглүүлсэн бодлого хэрэгжүүлэхдээ дунд замын бодлого гэсэн ийм бодлогыг хэрэгжүүлж байсан. За өөрөөр хэлбэл өрөндийн орнуудын бодлогыг ч даахгүй, за мөн Израиль болон одоо бусад талуудын ч гэсэн бодлогыг даахгүйгээр ийм бодлого дундуур нь одоо ийм бодлогыг баримталж байсан. За тийм учраас бол Израилийн одоо төрийг бол дэмжиж хүлээн зөвшөөрч байсан боловч энэ одоо хүлээн зөвшөөрөх үедээ бол тухайн үедээ болцол тавьж байсан. За мөн 1967 он 6 дугаар сард бол Египтэд урьдчилан сэргийлэх цохилт төгснөр 6 одоо өдрийн дайн бол эхэлсэн. За энэ үеэр бол Дегол Израилийг буруу шааж зэвсгийн хориг тавьсан. За ингээд Арабын орнуудтай харьцахдаа Дегол болгоомжтой байхыг бол улс орнуудад уриадж байсан. За энэ нь бол Францыг Арабын ертөнцид тэр дундаа Египтэд маш их хүндэтгэх болсон бас нэгэн шалтгаан болж байгаа. За мөн Францын үе үеэр ерөнхийлөгчид Египттэй гадаад харилцааны хүрээнд бол ихээхэн зөвлөлдөж хамтын ажиллагаа өрнүүлж байсан. За тухайлах юм бол ерөнхийлөгч Жак Ширак, Никола Саркози, Франсуа Олланд, за мөн Эммануэль Макроноор бол 7 хоногт хамгийн багадаа нэг удаа бол Каиртад зөвлөлдөж ойрох дорнодын асуудлыг хилэлцдэг юм байна. За мөн 1979 онд Египт Израилийн хооронд энхийн гэрээ байгуулснаар хойш бол Египтийг Франц улс бол зөвшөөртгүйц түнш гэж үзэж ирсэн ийм харилцаатай юм байна. За мөн Египт бол Кемп Дэвидийн хэлцээрийг бол нэг хэсэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны одоо Арабын улс болсон. Энэ утгаараа бол өрөндийн орнууд тэр дундаа Францтай ойр дотн харилцдаг юм байна.